Малайзад амнасаа алдсан Монгол улсын иргэн Алтан туяагийн аав Шари бууга охиныг нь хүнөөсөн хэрэгт гэмбуруутай хүмүүсээс хариуцлага нэхэж 20 жил тэмцэж байна. За өнөөдрийг хүртэлх хугацаанд Малайзийн засгийн газрын зүгээс давж заалдах гомдлууд гаргаж байсан бол одоо Шари бууга Малайзийн олон улсын шүүхэд давж заалдах гомдол гарах хүсэлтэй өгөөд байгаа юм. Энэ удаад Монгол улсын засгийн газрыг энэ хэрэг дээр дэмжлэг үзүүлж хамтран оролцох хүсэлт гаргаад байна. За энэ дагуу ерөнхий сайдын зүгээс Шари бууг хүлээн авч уулзсан засгийн газрын тэргүүн дэд дарга Гарднаас эд тэргүүтэй ажлын хэсэг байгуулахар боллоо. Тэгэхээр нэг иргэн хүнтэй бүхэл бүтэн улсын хууль шүүхийн байгууллага тентгийн төр оролцоно гэдэг бол надад даад давшгүй. Тэн нэг байж байгаа нэг эмэгтэй өмгөөлөгч. Тэгээд манай баярыг мэдэн шүү дээ, тийм. Тэгээд бид гур бол ингээд 20 жил зүтгэсэн явсан. Тэгээ одоо энэ удаад бол би аргагүй ирэхэнд холбооны шүүх, дээд шүүхт нь давж заалдсан. Одоо миний ганц боломж энэ л байсан. Тэгээ холбооны шүүхт би иргэн хүн давж заалдахаар Монголын засгийн газар хамтдаа бас иргэнийхээ төлөө асуудал тавих ийм эрхэн нээгдэж байгаа юм. Энэс өмнө болдгоо байхгүй. Тэр чинь улсын чинь дотоод асуудал, тэр хууль эрхийнх нь юмд хөндлөнгөөс оролцож болохгүй гэдэг энэ чинь олон улсын бол Нүүбийн конвенцтэй хууль дүрмж тийм байдаг. Харин одоо бол ийм тохиолдолд нь би санал тавьсан. Тэгээ намаа хүлээж авлаа, би талархалтай байна. Юу гэж шийдэх вэхээр ердөө хамгийн гол нь ажлын хэсэг байгуулахар боллоо. Засгийн газраас. Тэгээ олон чухал улсуудыг оролцуулаад тэгээд энэ ажлын хэсэг нь одоо Австралитай, Малайзтай тий яаж ажиллах вэ? Ямар гаргалгаа байна? Юуг одоо яаж шийдэх вэ гэдгээ шийдээгээ тэгээд ажлын хэсгийн асуудлыг хариуцахаар Арднаас дарагтай зөвлөгтэй уулзаад тэгээд бид нэр тэрнийхээ юмыг хөөцөлтөг хийх. Ийм л болоо энэ ажлын хэсэгт бол хүний эрхийн байгууллага, хуульчид, засгийн газрын тодорхой төлөөлөл. Тэгээд би өөрөө би байхгүй л өөр яав. Ингээд оролцоод арай нэг төвшин нөр, агуулга нөр, ач холбогдол нөр нөхцөл шийдвэрлэхээр ингэж шийдэж өгч байгаа явдал хамгийн чухал байлаа. 2022-д ахшны шүүхээс Малайзийн засгийн газар Разак болон өмнө тус улсын нууц албанд албахаж байсан Азила Хадри, Сэрүүл Азар Умар гэсэн 2 цагдааг буруутгаж цаазаар явахад орногдуулсан ч Малайзийн засгийн газраас давж заалдах шатны гомдлыг гаргаж заргаа аваад байгаа юм а. Тиймээс ч Малайзийн дээд шүүх буюу Малайзийн олон улсын шүүхэд дахин гомдол гаргах асуудалд Монгол улсын засгийн газар иргэнийхээ эрх амь насыг нэхэмжилж хамтран оролцох эрх зүйн боломж нь бүрдээд байна. Намаа мөнгөний тухай яваад байгаа юм гэж хүмүүс ойлгоод байдаг. Мөнгөндөө гол нь бас үнний төлөө явж байгаа. Уучлаарай гэдэг үгийг хэлүүлэх гээд байгаа шүү дээ. Тэгээ уучлаарай гэдэг үгийг хэлүүлэхэд зарим хэрэг хийсэн хүн Австралид байж байдаг, зарим нь нутагтаа байж байдаг. Маш сонирхолтой ийм байдлаар нөхцөл байдал үргэлжилж 20 жил боллоо доо. Нэхэмжил гарах асуудлаар ажлын хэсэг байгуулъя гэдэг Арднаас дарга стантай уулзаад ажлын хэсгийг гадаад ямны төрийн хэмжээнд байгаа. Хууль зүйн дотоод төрийн хэмжээнд болсон. Тийм ажлын хэсэг байгуулъя байлаа. Тэгээ энэ чинь нэлээд уламжлалтай бас шахалт үзүүлж дипломат шуумарч гэсэн тэр. За парламентын шуумарч гэсэн тэр хууль зүйн бүхэл олон улсын гэрээ хэцүү гэдэг юм байна шүү дээ. За өнгөрсөн 20 жилийн хугацаанд Шари бууга ганцаараа тэмцэж ирсэн. Тэгвэл засгийн газраас түүний хүслийг хүлээн авч хамтран ажиллахаар болсон нь түүнд итгэл найдвар төрүүлээд байна.